Яман буузван за тэгэхээр Аладдин онлайн шопинг хамт олон маань намайг нэг газар өрсөн байна. Юу вэ гэхлээр Mochi X3 майхнуудаа байгальд барьсан байна. За тэгэхээр манай Mochi X3 майхан маань бол 6 төрлийн майхан байгаа. Нэгийг нь бол би битээ бариараа гэд хэлсэн байгаа. Яа тэгэхээр би өөрөө хийлдэг майхан угсарч үзээгүй учраас угсарч үзэх гээд үлдээлгсэн байгаа. За энэ маань болохоор миний unbox хийж байгаа майхан маань 9 м квадрат буюу тэр нааша сүйдрэгч татлаа шиг ийм таслага шиг майхан гэсэн үг. Тэгээ би ер нь бол амьдралдаа нэг ч удаа хийлдэг майхан угсарч үзээгүй. Тэгээ нэг хүн бол асуудалгүй хураачнаа л гэсэн үг. Тэгээд ер нь хийлдэг майхныг нэг хүн ганцаараа хурааж чаддаг үгүйг угсарч чаддаг үгүйг хэдүүлээ харцгаая. За энэ нөгөө нэг цонхны нөгөө гялгар наалт маань бороо оронгууд энийг хийчихнэ. Эсвэл салхинаас хаахтаа бас шөнө амрахтаа хийчихнэ гэсэн үг. Өдөр нь энийг салгаад авчих шүү дээ, тийм ээ. За энд юу вэ? Хай. Тэгэхээр шууд л угсрыг. Хай энэ юу гараад ирв? Нөхөөстэй ирд юм шүү. Нөхөөс. Хардаа зараа. Багсаар ингээд цавгаад өрхөд ингэ нөхөх юм бэ. Энэ нөгөө нэг хийлдэг нөгөө багнуудаа л нөхдөг байх тийм үү, тэ? Тодорхой тохиолдолд цоорох ямар нэгэн одоо өөрийн алдаанаас болоод цоордог тохиолдол байгаа шүү, тэ? Хатан дээр хамаагүй угсах ч юм уу. Тийм тохиолдолд нөхөх нь шүү. За нөхд юм байна. За ингээд ивцэн. Ингээд дэлгэчих юм байна. За харъя. За энэ жижиг деталь хэсгүүд байна. За энэ юу вэ? За энийг дараа нь танилцъя. За үндсэн майхан маань бол энэ чигээр ингээд байж шиг байна, тийм үү? Ноцоос нь энэ. Mochi X3 ноцоостойгоо. За деталуудыг ингээд сайхан хийшин тавьчихна. Энэ маань болохоор барьж үзэхэд бол нөгөө нэг PVC шал байх шиг байна, тийм үү? Доороосоо чиг авдаггүй давуу талтай гэсэн үг шүү дээ. Энд чинь ямар ч тохиолдолд битүү учраас нөгөө газар нойтон байсан ч майхан руугаа доороосоо чиг өгөхгүй. Энд чинь нөгөө гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ аялж хахад маш тухтай гэсэн үг шүү дээ. Зя. Майхан маань тэр чигээр ингээл ихтэй явж байгаа юм шүү дээ. За дэлгэцлээ. Одоо би хийлж үзье. Ер нь бол амар амархан юм байна л да. Дэлгэлээ, хийллээ. За болсон гэж үзлээ. Энэ нөгөө борооны цов юм шиг байна шүү. Өөрөөр хэлбэл олон өдрийн усан борооноор байх бол нэмэлтээр энийгээ бас давхар майхан дэгүүрээ бүтээчих юм байна. Энэ маань тэгэхээр бүр их борооны хамгаалалт нь сайжирнаа л гэсэн үг. Ерөнхийдөө бол маш амархан майхнаа дэлгэлээ, хийллээ, өөрөө босч. Тэгээ гацлаа болоо. Тэгэхээр одоо энд маань болохоор 4 төрлийн майхан байна. Ямар майхан байгааг бол орж хэдүүлээ очиж танилцъя. 3-ыг харьцсан 4-ийн хэмжээтэй буюу 12 м квадрат майхан маань байна. За энэ нөгөө миний өмнө танилцуулж ирсэн 1368 урагшаага бас тэр тоогоороо урт сарвчтай сүйдрвчтэй харж байна уу? Ингээд ийм том. Энэ өстө үнэхээр цэлгэр орж үзцгээ хэдүүлээ. Энэ чинь нөгөө нэг юу 13 м квадрат биш шүү дээ. Цаашаага дахиад байгаа тий. Би яг л энэ 13.6 биш байдаг үлээ гэсэн чи таслаа юм байна тий. За нааш ороод нашир. Энэ ингээд сүйдрвчнээс наан дахиад галтгооны маягийн хэсэг юм уу хайшаа. Тийм биш шүү дээ. Энэ ингээд одоо юу гэдэг лээ айлаар бол одоо юу гэдэг. Үүдний өрөө. Тэгээд эндээ болохоор за энийг хэдүүлээ унтлагын өрөө гэж нэрлэжээ заяа. Нийтдээ сүйдрвчийн урагшаага барьчлаар 3 таслаатай бараг болчихж байгаа зү. Янзээ. Тэгээ хойшоогоо шууд гарчиж болно унтлагын өрөөнөөсөө. Орой дээрээ цонхтой ийм нөгөө нэг юу ямар материал нь ийшээ бол торон тэгээд гадуур нөгөө нэг PVC материалаар ингээд цонхоо наадч болно бороо орлоо гэхэд. Тэгээд за энэ майхан бол үнэхээр гоё. Миний ганц шунлыг хөдөлгөөд байгаа. Яагаад тэгэхээр би ч амбул зургуулаа. Тэгэхээр чинь нэг майхантай
бөөнөрөө явах, тэгээ гэр бүлээрээ явхад бол нөгөө хийлдэг майхны даваа тал байгаа шүү дээ. Ажил болохгүй ухсрагдана. Тэгээд хурдан ивхэгдэж хураагдана. Тэгээ тав тухтай гэдгээр надад хийлдэг майх их таалагдаад байгаа. Дээрээс нь миний олд мэдсэн мэдээлэлээр хийлдэг майхны бас нэг даваа тал байна. Салхин төсвөртэй. Мөн үү? Яг зөв, салхин төсвөртэй. За энэ бол ийм том майхан заяа. За энэ маань болохоор 9 м квадрат наанан дахиад ийм энэ баг сүүдрүүч ихээсээ илүү тасалгаа болж ухсрагддаг 9.5 м квадрат ийм тасалгаатай майхан байна. Орж үзье. Энэ ихтэй энэ зүгээр ерөөсө тэр шиг сүүдрүүч биш аа үстэй. Нэр та. Шууд ингээд хам юутэй. Тэгээ дотроо угаасаа юу юм бэ? Хийлдэг багантай юм байна. Тэгэхээр энэ чинь ер нь майхан яг цул гэсэн үг юм байна шүү дээ. Угсрагддаг. Хэрвээ цөөхүүлээ ч юм уу явж байгаа тохиолдолд бол зөвхөн хойтлогыгаа аваа явчихна. Бүр ингээд тухтай аялыг гэвэл уртлагыгаа нэмж авч яваад ингээд бүр том майхан болчт юм байна. Орж үзье. Энэ маань нэмэлтэр байдаг болохоор юм шалгүй юм байна. Шал байхгүй шүү дээ. Энэ нь бол шалгүй юм байна. Энэ шиг бол яг үндсэн яг майхан маань 9 м квадрат майхан маань. Янз. Тэгээд ер нь бол манай Mochi X3 майхнууд маань бүгдээрээ ер нь яндангийн оруулахтай нөгөө халаалтын ийм хоёр нүгтэй. Тэгэхээр ер нь бол хүүтэн сэрүү үеүүдээр хавар намрын цагаар ч гэсэн бас 100-аар шийдэж болно халааж те. Эсвэл нөгөө гадаан тавьдаг мотортой те. Дотор халаалтын тийм кондишнер бас шийдэж болдгоороо даваа талтай шүү. Тэгээ түрүүн үнэхээр ширүүн бороо орсон. Одоо энэ ингээд дотор талд нь хуур байв шүү дээ. Янз биш те. За тэгээд саяны энэ 9-ийг харьцах 9.5-аас гадна энд болохоор арай жижигрүүлсэн хувилбар буюу 6.3 цаатлын майхан нь наатлынх нь болохоор 7 м квадрат ийм тасалгаатай бас юм майхан байна. Ер нь бол зарчмын хувьд бол их адилхан. Бас мөн адил үүдтэй. Тэгээд баг нь маань болохоор бас хийлдэг баг нь нөгөө бүдүүн. Тэгээд энэ бас юу юм бэ шүү дээ. Нарны нөгөө нэг хитяган туяаны хамгаалттай юм байна те. Тэгэхээр нөгөө нэг зундаа хэдүүлээ чинь халаад идэг шүү дээ. Тийм нарны халалт орж ирэхгүй гэсэн үг. Тэгээ мэдээж ийшээ тасалгаатай. Том гууд сангалттай багтчих шүү дээ. Янзээ. Гоё юм. Mochi X3 майхнуудынхаа олон төрлийн загварыг өнөөдөр харлаа. Тэгээ хэмжээний сонголтын хувьд бол хэдэн үнэтэй бүрэлдэхүүнтэй аялалд гарч байгаас хамаарат та сонголтоо хийж болно. Ерөнхийдөө бол би нэг юм амлаж чадна. Юу вэ гэхээр TC cotton материалтай майхан гэдэг бол өөрөө тав тух юм а гэдгийг л би амлаж чадна. Өнгөрсөн жилийн манай Mochi X майхны тестээр гэхэд л жишээ нь түрүүний борооны хоцлоггүйгээр энэ майхан маань ард харагдаж тэр том майхан маань жишээ нь 10 хоногийн тасралтгүй усан бороонд нэвтрээгүй гэсэн давуу талтай үзүүлэлт гарч ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн бол энэ тал дээр л эргэлзэх хэрэггүй байхаа гэж бодож байна. Тэгэхээр Mochi X3 бол тав тух юм.